Ойрын өдрүүдэд Баянгор аймгийн маань иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газраас Баянгор аймгийн төр захиргааны байгууллага байгуулагдсны 75 жилийн Баянгор аймагт нутгийн өрөө төвчсны байгууллага үүсч өгсөний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Үнэхээр төр захиргааны байгууллага нутгийн өрөө төвчсны байгууллагууд сонгогдож төлөвшөж энэ аймаг орон нутгийг удирдан чиглүүлж ирснээр өнөөдөр Баянгор аймаг маань аль ч аймагаас дутхгүй хөгжил цэцгэлбэнд хүрч хүн ардынхаа ажил амьдралыг өөдөн татах нутаг орноо хөгжүүлэхийн төлөө төрийн захиргааны бүхэн шатнд ажиллаж байгаа албан тушаалтан удирдлагууд маань санаа зорилго нэгтэйгээр хөдөлмөрлөж ажиллаж байна. Үнэхээр энэ хугацаанд аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө гар сэтгэл нийлэн ажилладаг ийм удирдлагын баг байгаагүйгээр өнөөгийн энэ хөгжил дэвшлийг төсөөлөхөд ирэх юм аа. Иймд 1942 онд аймаг байгуулагдсан цагаас хойш аймгийн төр захиргааны байгууллагуудын бүхэн шатнд ажиллаж байсан удирдах ажилтнуудаа мөн 1992 оноос шинэ үндсэн хууль батлагдаж нутгийн өөр удирдах байгууллага аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгож байгуулдаг цагаас хойш аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн байгууллагууд сонгогдож сум орон нутаг аймаг орон нутгийнхаа хөгжил цэцгэлтийн төлөө төрийн захиргааны бүхий л байгууллагуудын удирдлагуудтай нягт уялдаж холбоотой хөтрөн ажиллаж ирсэн хурлын төлөөлөгч нартай өнөөдөр төр засгийн бүхий л ажлын ачаал хүндийг урундаа өөрч аймаг орон нутгийн төрийн захиргааны болон хэрэгжүүлэгч агентлаг газар хэлтсүүдийг удирдан ажиллаж өнөөгийн амны амжилтыг хамтлан зохицуулсан нийт удирдлагуудтай аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс нутгийн өөрөө удирдах байгууллага үүснээ 25 жилийн аймгийн төр захиргааны байгууллага үүсч өгсөний 75 жилийн чин сэтгэлийн халуун мэдлэгийг төвшүүлж аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баянгор аймгийн онцгой байдлын газрын галт төмөр унтрах аврах 16 дугаар ангийн 2 дугаар сарлаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 19 минутад Баянгор сумын 1-р баг тээврийн төвчний урд барилга нийтийн бие засаг газар их төрлөө гэсэн дуудлагын дагуу шуурхай ажиллаж их хүүхдийн амь насыг аварчээ. 11 цаг 19 минутанд ирсэн уг дуудлагын дагуу галт төмөр унтрах аврах 16 дугаар ангийн 2 дугаар салааны захирагч Ахмад арилдыг гаргахлуулсан аврагч галс өнөөгч Шижээ Вандан Гамболд Пүрв сүрэн Лав сүрэн дуудлага хүлээн авагч Одог мэд жолооч Амгалан баяр нарын бүрэлдэхүүнтэй аврах баг 5 минутын хугацаанд няраг аварч дөрвөн тусламжид хүргэж өгсөн байна. Тус нийтийн бие засах газарт аврах багийг өчөөд их цус алдсан шокийн байдалтай няра бие засах газрын нүхэн тунсан харагдахгүй хүнд нөхцөлтэй байжээ. Бие засах газрын дээд хэсгээс орвол няран дээрээс шороо тоос унах улмаар нуралт үүсч болцсохгүй байсан учраас аврагч Гамболд хажуу талаас нь орж няраг гаргасан байна. Тус бие засах газрын нүхний гүн 2 м орчим байсан бөгөөд харьцангуй дулаан байсан тул жорлонгийн доод хэсэгт хөлөлт явагдаагүй байжээ. Тухайн үед няран биеийн хим 35 болтлоо буурсан. Духан хэсэгтээ уналтаас болж галзарсан байдалтай. Тиймээс аврах ажиллагааг маш хурдтай явуулж их үрийг 9 минут эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ. За тухайн дуудлагыг бол 2017 оны 10 сарын 30-ны 11 цаг 19 минутанд хүлээн авсан байна. За дуудлагыг хүлээж авч хонх дарж ангийн бие бүрэлдэхүүн нийт салаанд ээлжийн үрг гүйцэтгэжсэн бие бүрэлдэхүүнийг гаргасан байна. За дуулга хүлээж авч онцгой ерөнхий газрын
шуурхай удирдлагын төвд мэдэгдэж байгууллага удирдлагууд мэдэгдсэн байгаа. За Баянгарын онцгой байдлын газрын гал унтрах аврах 16 дугаар ангид 11 цаг 19 минутанд дуудлага улаан өгч дуудлага ирлээ гэд дуудлага ирлээ гэснээр дуудлага ирснээр Баянгар аймгийн онцгой байдлын газрын гал унтрах аврах 16 дугаар ангийн 2 дугаар салны бие өрөлтгөн 11 цаг 22 минутанд тус газар дээр явж очсон. Очих тэр нь бол хүмүүс зориулсан байдалтай их нь өөрөө цусаалтсан байдалтай шоконд орсон цуудлаасаа босч чадахгүй тийм байдалтай байсан л да. Тэгээ яг аврах үйл ажиллагаа явуулъя гэдэг хөө өөрөө нярам амьд байдаг. Тэгээд дээрээс нь яг орчиж болдгоо хажуудлаас нь орчиж болдгоо яагаад гэвэл нөгөө дээр нь банц авахлахаар ч доош нь хилдэг бүсээ хог шороо үнтэй магталтай. Тэгээд хажуудлаас нь орсон л да. Дамжиж хажуудлынх нь газраас орсон л да. Тэгээ яваад ороход бол ер нь бол хүүхэд дөөлээд байжсэн. Тэгээд юу яаж болохгүй. Тэр үн нөгөө дэшээ хүүтэй агаарт болохоор бас авч харж болохгүй байсан л да. Тэгээд байлдааны хувцсандаа ороогоо дээш нь аврагч галсан өгч ахлагч фөрөөсөрөндөө өгөөд өөрөө дээшээ гарч ирсэн л да. Яг тэр бич газрын гүн гэвэл 2 м орчим байсан. Тэгээ би гараад байлдааны хувцсанд ороод хүүхдээ дээш нь өгч өөрөө гараад очиход их нь бол өөрөө хэмжээний цус алдсан, шоконд орсон. Ганцаараа би даад босч чадахгүй байсан л да. Үндсэндээ бол аврах ажиллагаа бол явагдаад үндсэндээ 5 минутанд яг дуусаад эмнэлгийн байгууллагт хүлээлгэж өгсөн байдаг. Их сурвалжийн мэдээлж байгаагаар хүнд нөхцөлд төрсэн их нь Баян хонгор сумын 7 дугаар огийн 21 настай иргэн цэв байжээ. Тэрээр аймгийн тээврийн төвчөөний цайны газарт ажилладаг бөгөөд бидэнд байгаа мэдээлэлээр иргэнцээ жирэмсэн гэдгээ ажлын хамт олон ар гэрээхнээсээ нуусан байна. Жирэмсэн бол ажилд авдаггүй байдлаас үүдэж инхүү жирэмсэн гэдгээ нуусан байх магадлалтайг албаны их сурвалжууд хэлж байгаа юм. Энэ байдлаасаа үүдэн эмч эмнэлгийн хяналтанд орч чадаагүй байж болцсохгүй байгаамаа. Энэ талаар иргэнцээгийн харьяалагдаг Баян хонгор сумын 7 дугаар огийн инх бүрд өрхийн эрүүл мэндийн төвийн дарга онц гэрлээс тодруулах гэсэн боловч тэрээр эзэнгөө утсан мессеж рүүминг үйлчилгээнд шилжсэн байсан юм а. Тиймээс бид Баян хонгор аймгийн эрүүл мэндийн газрын дарга Гамболтоос дараах тайлбарыг авлаа. 21 настай анхны төрөгч. За ер нь бол энэ 7 дугаар багийн харьяаны тэгтээ бол жирэмсний хяналтанд бол ерөөсөй байгаагүй. Тэр ихтгэл ар гэрийн ч гэсэн жирэмсэн гэдгийг бол мэдээгүй. За хувь хүн нь бол энэ тээврийн төвчөөний ганцанд бол ажилдаг. Тэгээ нөгөө бас одоо ажил төрлөөсөө бас жирэмсэн гэхээр бас ажил төрлөөсөө гарна гэдэг ийм байдлаас бол нууж исэн гэдэг тийм мэдээллийг бол манай эмч нарт бол бас ингэж өгсөн байна лээ. Тэгээд төр хугацаа бол бас арай болоогүй байсан юм билээ. 2 хил 500 грамм хэмжээтэй хүүхэд төрсэн байсан. За тэгээд төр хугацаа нь бол бас арай болоогүй байсан. Тэгээд тухайн үедээ бол анхны төрөгч учраас бол бас яг юу төрчин ч гэж бодоогүй юм бол гэж бид нь ойлгож байгаа. Хэрвээ одоо тухайн хүн өөрөө санаатаагаар одоо юу гэдгийг нуугаад тэгээд тэнд төрнөө гэдэг асуудал байсан бол мэдээж эмнэлгийн байгууллагад бол хандахгүй байх гэж ойлгож байгаа. Тэгээд тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол тухайн ээжд бол тийм санаа зорилго бол байгаагүй юм болоо гэж бодсоо. Зүгээр ер нь төрчин гэж бодоогүй. Тэгээд мэдээж бас ингээд өвдөж барьж ирсэн. Тэгээд бие сасгаж сууж байгаа л тэгээд санамсаргүйгээр л өвгтэй мац юм бол гэдэг. Яг гол нь бол бид нар бас нөгөө нэг ээжийг бас ингээд тийм байдалд орсон хүн чинь бол бас бид бүхэнд ингээд хариулахад бас тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй болоод ээжийг нэг жоохон тайвшруулах зайлшгүй шаардлага байгаа. Одоогоор бол их хүүхдийн биеийн байдал аль альд нь бол харьцангуй гайгүй байгаа учраас бид бүхэн ээжийг бас нэг жоохон тайвширтал нь бол жоохон асууж тодруулах зүйлээ жоохон байлгаж загаад тэгээд нэг биеийн байдлын сайхан сэтгэл санаа сайхан тайвшраад ирснийхэн дараагаар бас энэ асуудлыг бол эргэж сайн тодруулж асууж тодруулах зүйлүүд бол байж байгаа. Няра хувьд 2 хил 500 г эрэгтэй хүүхэд бөгөөд уналтаас үтсэн бүх биеийн дөрвөлттэй гэсэн оншийг эмч нар тавьсан байна. Биеийн ерөнхий үзүүлэлтүүд хийвэн байна. Мөн 1 сар орчмын өмнө
Энэ төрлийн дуудлага онцгой байдлын газрын галт төмөр унтраах аврах 16 дугаар ангид ирж байжээ. Баянгор сумын 5 дугаар багийн иргэн бизнес газар төлөөлсөн дуудлагын мөрөөр ажиллахад 5 сартай дутуу төрөлд байсныг тус ангийн захирагч хошууч Далгажав хэлж байна. 6 дугаар багт байрлах иргэн басны дуудлага өгсөн байсан. Тэр нь юу байсан бэ гэдгсэн бас яг энэ өчигдрийн гарсан дуудлагатай бас адилхан хэмжээний дуудлага байсан. Ингээд нялхс ус ингээд 0 унтсан байна. Тэр гаргаж өгч туслаач гэсэн. Тухайн үед нь гарч ажиллаад ирсэн албаа агчнаас би өөрөө газар дээр нь очиагүй л да. Ажилласан албаа агчнаас тодруулж иргээд мэдээлэл авахд бол тэр бол одоо бас төрөх хугацаа нь бол арай болоогүй 3-4 сар орчимтай тийм нялхс байсан юм байлээ. Тэгээд одоо яг ямар шалтгаанаас болоод ийм болчихоо гэдгийг нь бол эмч хэмдгийн байгууллагын хүмүүс бол тодруулах байхаа. Энэ нөхцөл байдлаас харахад хүсээгүй жирэмслэлт их байгаа нь харагдаж байгаамаа. Тиймээс эцэг эхчүүд эмэгтэй хүүхэдтэй тавих хараа хяналтаа сайжруулж өөр хүүхэдтэйгээ ярилцаж шаардлагатай нөхцөлд мэргэжлийн байгууллагуудад хандаж тусланд дэмжлэг авч байх ёстойг энэ үйл явдал харууллаа. Нөгөө талаас өрхийн эрүүл мэндийн төвүүд багийнхаа иргэдэд хурц ажиллаж байна уу гэдэгт шат шатны холбогдох байгууллагууд хяналт тавьж дүгнэлт гаргах улмаар хариуцлага тооцох цаг болсныг бидэнд сануулж байна. Бид мэдээллийн мөрөөр дахин энэ талаар сурвалжилж хүргэх болно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 25 жил аймгийн ардын депутатуудын хурал түүнийг гүйцэтгэх захиргаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгийн газрын 75 жилийн өмнө тохиолдуулан нийт төрийн албаны удирдах албан тушаалтнууд аймгийн хэмжээнд гэр худалдан авах чадваргүй халамж анхаарах шаардлагатай гэр бүлүүдийг ханад цагаан өргөө гэрээр хангах үйлсэд нэгдсэн юм. Энэ ажлын хүрээнд гэр бүлийн 50 гаруй иргэдийн өргөдөл аймгийн засаг даргад хаягдж ирсэн ба холбоотой ажлын хэсгийнхэн судалгаа явуулж өргөдөл ирүүлсэн айл нэг бүрээр орж бодит байдалтай танилцж ажиллажээ. Тус ажлын хэсгийнхний хийсэн судалгаа тайланг өнөөдөр аймгийн засаг дарга болон тамгийн газрын удирдлагууд авч хэлэлцсэн улмаар нэн шаардлагатай цаашид орон гэрээ үүдэн татад аваад явчих боломжтой гэж үзсэн 38 өрхийг сонгож гэртээ болохоор шийдвэрлэлээ. Эдгээр 38 айлд албан ёсоор гэр олгох арга хэмжээг 2017 оны 11-р сарын 9-ний морин цагт аймгийн төв багнадлал байд зохион байгуулахаар тогтсон юм. Тус 38 гэр нь төрийн байгууллагын бүх дарга, сумдын засаг дарга, орлогч тамгийн газрын дарга, багийн засаг дарга болон аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга зэргээр төсвийн байгууллагын 176 удирдлагуудын сэтгэл хандив болон орон нутгийн өмчт Коронавигийн компани санхүүжилтээр олгогдож байгаа юм а. Эдгээр 9 хүйтнээс өмнө орон нутгийнхаа 38 айлыг ор хоронтой болгож өнөр бүлээрээ тайван тухтай амьдрах боломжийг инхүү Баянхонгор аймгийн удирдлагууд нэгдэн нийлж хэлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. За нээлттэй засагныг Баянгор 7 хоногийн тойм хөтбөр та бүхэнд онцлог зочин болон гарах үргэлжлэх хүрч байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт Баянгор аймгийн Жаргалан цамын агуул Батбаярын Отхон баяр дэлхийн хошоо таквондогийн хошоо мөнгөн медальт мундаг тамирчин залууга нэвтрүүлэгтээ орж оролцуулж байна. Сайн байна уу? Сайхан намарч байна уу? Сайхан та бүхэн сайхан намарч байна уу? За тэгэхээр бас дэлхийн аваргын тэмцээн уралдаанд маш амжилттай оролцоод ирсэн байна. Тэгэхээр бас мөнгөн медалыг авлаа гэлж чинь маш том амжилтыг гаргасан байна. Нийт Хонгор нутгийнхаа иргэдийн өмнөөс өөрсдөө бас халуун сэтгэлийн баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд одоо 2017 оны 20 дахь удаагийн олон улсын тэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сая 9 сарын 15-наас 21-ний хооронд арчилсан Солонгос улсад болоод ирлээ. За тус тэмцээнд Монгол улсын шгшөөгийн баг тамирчид 15-ны бүрэлдэхүүнтэй 13 тамирчин, за нэг эрхээ тасгалжуулагч, нэг олон улсын хэмжээний шүүгчтэй явж маш амжилттай оролцоод, за миний бие бол мөнгөн медаль, за Монгол улсын хэмжээнд болохоор Монгол улсын шгшөөгийн баг тамирчид багаараа 7 дугаар 69 орноос 7 дугаар хайранд ороод ирлээ. Ер нь бас энэ тэмцээн уралдаанд оролцоход бас аймаг орон нутаг төр захиргааны зүгээс бас дэмжлэг үзүүлсэн байх гэж бодож байна. Тий, тэглгүй яах вэ? Сая бол бас их хэцүү төвшөнд байсан л та яг явах уугүй юу? Зардал хүнс нь одоо 4 сараас хойш дэлхийн аваргын бэлтгэлтэй гарсан. Монгол улсын шгшөөгийн дэмжлэг би 6 сард Баянгор аймагт ирээд Баянгор аймаг засаг дарга бат жаргалахтайгаа уулзаад за энэ талаараа яриад за тэгээд маш нааштай хүлээж авсан. За тухайн тэмцээнд оролцоход бол одоо санхүүгийн төсөв зөвлөнө гэхэд нь одоо миний сэтгэл зүй бол одоо орон нутгаараа ямар их бахархаж байгаагаа бас маш их бахархалтай байсан. Тэгээд ямар ч энэ Баянгор аймгийн засаг даргын тамгын газрынхан бүгдээрээ туслаадсэн энэ тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд одоо энэ амжилтанд хүрэхэд одоо мэдээж хэрэг санхүүгийн төсөл зал маш чухал байгаа.
Тэгээд их бүрхэг үед надад тусалсан дэх баярлалаа. Тэгэхээр таеквондогийн спорт гэдэг бусад спортоос ер нь юугаараа ялгаатай спорт гэдгийг даваа талтай. Өөрөө ер нь яагаад энийг сонирхож хичээлж эхэлсэн, ямар амжилтуудыг бас гаргаж ирсэн? За миний бие болохоор 2013 оноос хойш олон улсын таеквондогоор мөнгө сан нийлгээд бүгд найрамд гарчсан Солонгосоос багшийн өдөртгөндөр анх шавар орсон байгаа. За 13 оноос хойш гаргасан амжилт маань бол 2015 оны Болгориас София хотод болсон дэлхийн ураг шалгаруулах тэмцээний мөнгө медаль авсан байгаа. 2016 онд Казахстан улсын Алматы хотод болсон АСТВ ураг шалгаруулах тэмцээнд алтан медаль авсан байгаа. За энэ таеквондо гэдэг нь өөрөө цэвэр урлаг. За урлаг бол хүний бие. За спорт өөрөө хүнд одоо ямар хүмүүжил өгдөг вэ те? Ямар төвчөр хатварлыг өгдөг вэ? Хаана одоо шантрах үе зөндөөлөн те? Зохиол нөвд нь хальширна. Энэ бүгдэн дээр нь одоо энэ спорт маань өөрөө хүмүүжүүлдэг, төвчөр хатварлыг суулгадаг. За бас энэ спортоор хичээсэн хүмүүс одоо маш сэтгэлийн тэнхээтэй өөрөө авч чадвартай. Дээрээс нь одоо хинд ч хаач хинтээ зөв харьцааны өндөр соёлтой болдог спорт маань өөрөө тийм л спорт байна. Дэлхийн аваргын тэмцээнээс таны хувьдас 2 удаа мөнгөн медаль хүртлээ гэж энэ бол мэдээж том амжилт байгаа. Таны хувьд цаашдаас ямар зорилго тавьсан байгаа даа? Тий, мэдээж ирэх одоо миний хувьд болохоор 15 онд бас аваргын алтан медаль авна гэж их орноос мордож байсан тий. Хүн болгон л одоо сая хүртэл явхад бол одоо наашаа одоо бид нэр Бээжингээр явсан байгаа. Бээжингээс наашаа зам өдрөө орж ирэхэд одоо олон хүмүүс наваг одоо нөгөө ягаад гэвэл Арчлан Солонгосоос мэдээлэл харилцаад маш бага. Шууд ингээд дамжуулж одоо бусад орн шиг Facebook одоо энэ сошиал ертөнцийг ашиглаж болохгүй учраас одоо яг нөгөө хүлээлттэй. За одоо яг яасан бол хатан бэр маань гэдэг нааг гарч ирэхэд бол одоо хүн болго надад одоо хошоо алт авсан байна, мөнгө авсан байна гэсэн одоо тийм цооргол явагц байсан. Тэгтэн бас маш их баярлж байсан л да. Яг гэвэл нөгөө монголчууд амны хэлгээ систем билээ гэж байдаг. Маш гоё үг нэрхтээ хүлж ирсэн учраас яг энэ удаад бас аварга алтан медалаас бас үзүүрээс натгаад алдлаа. За 15 онд натгаад алдлаа. Цаашдаа бол одоо ямар ч зүйл олон улсын таеквондогийн чиглэлээр энэ авсан төрөөр дээрээс нь зайлшгүй одоо аварга алтан медалыг авч ижил одоо аймаг орнотог болон Монгол улсынхаа их орны нэрийг одоо төв дэлхийн төвцөнд төрийн дуулыг сонсохыг хүсэж байна. Сайхан зорилго байна. Мэдээж Монголын баг тамирчид таеквондогийн спортоор нэлээд хичээлдэг байх. Гэхдээ чөлөөт бөхчүүдэ бүх гэдэг юм уу одоо нийтлэг мэддэг болсон бид нар дэмждэг болсон тийм болтлоос олон нийт бас сайн дэмжихгүй л байна л да. Тэгэхээр зэрэг энэ тал дээр ер нь ямар хөө байдлаар анхаарсан зүйтэй Монголын хүүхэд залуучууд ер нь таеквондогийн спортоор хэр төвшөнд хичээлж байгаа хөгжил нь ямар хөө төвшөнд явж байгаа юм бол. За манай дээр болохоор нэг Олимпус гэсэн нэг юм хоёр төрөд ороод ирсэн болохоор одоо яг олимпийн спорт бол маш сайн дэмждэг Монгол улсын хэмжээнд. За олимпус төрлүүдийг болохоор үнэхээр энэ сэтгэл зүрхээр спорт тайртай те одоо энэ спортоор энэ залуу хөгжижээс энэ спорт чи яг хөгжил нь ийм юм байх шүү зөв хөгжих юм байх шүү гэдэг бие биелдрэн зөв хөгжих юм байх зөв суурьтай болох юм байна гэдгийг мэд маш одоо цөөхөн байгаа. Хэрвээ олимпус биш байсан бол манайх яг адилхан спортыг зөв дэмжиж явсан бол энэ спорт яг энэ олимпиадтай зэрэгцээд явж байгаа. Бусад орнуудын жишгийг харж байхад саяны 69 улсаар орж байгаа тэр тэмцээн зөвхөн медаль авахаас илүү оролцсон тамирчид их оронд нь очихоор маш бахархалтай байлж чаддаг гэж байгаа байхгүй юу? Ер нь яриаг сонсож байгаа тийм. Тэгэд Монгол улсын хэмжээнд Монголын баг тамирчид Монгол хүн өөрөө ингээд улс ингээд хэрвээ за одоогоор бол улсад бол маш сайн дэмжиж өгөхгүй байгаа. Энэ бол ягаад гэвэл олимпос спорт. Олимпийн төрөл маань маш сайн дэмжигдэг тийм. Тэгэхээр миний бодлоор бол одооноос эхлээд Монголд их хөгжиж байгаа. Жодоо бүх 2006 онд 7 онд ямар байлаа тийм. Одоо яг энэ төвшин бидний яг энэ ярьж байгаа төвшин л хэлсэн шүү дээ. Яг би болохоор өөрөө жодоогоор бас хичээлдэг байсан. Бас ганц хоёр тэмцээн орлоод явдаг байсан. Яг жодоо манай спорттой яг адилхан байсан байхгүй хөгжил нь. Ингээ хүн харахаар өө тэр тэмцээнд яваад ирсэн байлээ. Ингэж ярьдаг байсан. Одоо төвшин ихэд шал ондоо дээд зэргээр Монголд хөгжиж байгаа. Дэлхийд мэддэг болсон. Энэ спорт бол манай Монголыг дэлхий мэддэг хэрнээ Монгол мэддэг. Хамгийн чухал. Тэгэхээр миний бие багаар ингээд аймаг орнотогтой тий энэ спортыг одоо цаашдаа ийм спортоор явж байгаа шүү. Би ингэж орон нутгаад хэлээд энэ дэлхийн аваргад ингэж оролцож байгаа шүү гэд. Тэгэд бол одоо энэ спортын төрөл маань Монгол улсад бол хөгжиж байгаа. Гэхдээ яг одоо олимпийн төрлөөр бол яг тийм дээцэгт бол хөгжиж бол арайхан хэмжээг байгаа. Цаашдаа бол одоо 24 он, 28 он гэхэд бол одоо олимпиад орох магадлал бол одоо маш өндөр байгаа. За одоо хоёр солонгосын хоорондын харилцаанаас ахуулаад энэ спорт маань өөрөө маш өндөр тавигдчихж байгаа. Саяныхаар бол одоо олимп гэсэн үг. Хойд солонгост очиход бол яг олимп шиг 2 км газар 2000 эмэгтэй хүн ингээд цэцэг бариад яг ингээд олимпийн бамбараа хасаагаад яг тухайн тэмцээнд оролцоод ингээд би л яг өөрийгөө яг олимпиад орчих гэж бодсон. Ягаад гэвэл яг тийм
орчин дөрөөсөө тэмцээн оролдонд явж байгаа болохоор тий тэр дэвжээ ингээл доороосоо өргөгдөөл дээшээ ингээд өргөдөж гарч ирэхтэн ингээд ямар ч гэсэн ямар амар мундаг хөгжсөн бэ. Зөвхөн таеквондогийн ордог бүтэл тэр өнөөдөр чөлөөт бүч одоо бүх Монголд ямар гоё хөгжсөн бэ. Гэхдээ тэр улсад байна чөлөөт бүч одоо. Тэрнээсээ илүү таеквондогийн спортод тэднэрт мөн чухал. Хүний биеийг зөв эснээ хөгжүүлдэг, хүнд үдэн сартын хүний хүндэтгэхээс болоод бүх юм заадаг учраас энэ спорт бол удахгүй Монголд бол одоо дэлхийд дахинд хөгжсөн шиг хөгжих байхаа гэж миний би бодож байгаа. За тэгэхээр энэ саяны Бахтам амжилттай оролцсон дэлхийн аваргын тэмцээндээ ер нь тэмцээнд ер нь олон улсын хичнээн баг тамирчид оролцсон. Ямар баг тамирчтай өрсөлдөө. За нийт 69 орны 500 гаруй тамирчид урд учих бацамгаас байсан байгаа. За яг тэгэхээр өнөөсөө финалаар хасагдаж явах журамтай байдаг. Хожигдсан баг бол тэр чигээр оноогоор хасна тий. За тэгэхээр манай болохоор Арчсан Солонгос, за Камбож, Энтэг, Монгол гэсэн дөрвөн улс үлдсэн. За манай Солонгост ялагдаад Камбож, Энтгийг ядаад мөнгөн медаль авсан байгаа. Тий. Энэ бас маш их баяртай. Цаашдаа ер нь энэ баг тамирчид бүгдээр амжилттай авах болно. Тий, энэ баг тамирчид бүгдээр амжилттай авах байх гэж бодож байна. Дээрээс нь бас манад 2018 оны 5 сард одоо Монголд АСТV авах шалгаруулах тэмцээнийг одоо эрхийг аваад сая ирсэн. Тэгэхээр одоо 18 онд одоо намайг дэмждэг те одоо манай аймгийн засаг дарга манай одоо бүхэл дэмжиж байгаа одоо засаг дарга болон сайн мэлгийнх маань уйлдах маань эдний бүгд минь одоо бүгдээр урилга өгөөд яг энэ спорт юу юм бэ? Энэ спортоор хичээлээд энэ бүгд ямар амжилт гаргаад байгаа юм бэ те? Яг аль төрөлтний амжилт гаргаад байгаа юм бэ гэдгийг одоо яг 18 онд мэдэрээ сайхан сууж хагаад бас бахархалтайгаар үзэх байхаа гэж бодож байна. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн бас ажлын дээр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ нээлттэй засаг 1 Баянгор 7 хоногийн тайм хөтөлбөрийн онцлог зочин болон өргөлээ. Өнөөдрийн дугаард олон улсын хэмжээний мастер Бат хоёрын Отхон баярыг нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Сайн байцгаана уу? Хонгор нутгийн нийт ард иргэд та бүхэндээ Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч өгснөний түүхт 25 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Энэ өнгөрсөн түүхт 25 жилийн хугацаанд 7 удаагийн сонгуул явагдаж, энэ сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан орон нутгийн хурлууд маань өмнөх хурлуудынхаа хийж хэрэгжүүлсэн арга туршлага ажлыг заламж халаа болгож аймаг орон нутгийнхаа онцлог тохирсон ард түмнийхэн амьдралын чанарт нь ахис дэвшил гаргаж ажил орлоготой болгох, орон нутгаа хөгжүүлэх үүсэд хоёргүй сэтгэлээр ажиллаж орон нутгийн төсөв хөрөнгө, төсөл хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах, нийгмийн чиглэлийн олон чухал ажлуудыг хийж хэрэгжүүлж санаачилж ирсэн баялаг түүхтэй ийм он жилүүд өнгөрлөө. Бид бүхэн ирэх жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, хурлын байгууллагуудын онцлог, бодлого шийдвэрийг ард иргэдэд тайлбарлан таниулах, тэднийхээ дуу хоолойг сонсож, төрийн бодлого шийдвэр тусгах чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлж явж байна. Өнөөдөр түүхэн хугацаанд аймаг орон нутгийнхаа ачааны хөндийг үрж ирсэн нийт үе үеийн хурлын удирдлагууд, түүний төлөөлөгч нар, тэргүүлэгч нар, ажлын албад мөн одоо нутгийн өөрийн удирдах байгууллагын хос баг нь болсон аймгийн засаг дарга, түүний тамгын газрууд, хилцэс агентлагууд, нийт сумдын удирдлагууд, хурлын байгууллагуудтай хамт ажилладаг төрийн болон төрийн бас байгууллага нийт ард иргэд та бүхэндээ Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч өгсөний түүхт 25 жилийн баярын мэндийг хүргэж,
эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.